Mom Plus Reality Show. Соёлын 50 орчинд амарч тухалсан ээж бяцхан үрс маань шинэ өдрийг инээд хөөртэйгээр өгтөж байна. Өчигдрийн дурсамж үргэлжилсээр тэднийг өнөөдөр бас нэгэн гайхалтай өдөр хүлээж байгаа нь тодорхой. Жирэмсэн болон хөвгөл үедээ йогоор хичээллэх нь биеийн чилээг тайлж сэтгэл санаагч өргөдөг. Эргүүлье. 1 2 3 4 5. За, эсрэг тийш нь эргүүлье. 1 2 3 4 За, одоо толгоогоо хүндийн жингээр нь хаясаар нь ингээ зөөлхөн доош нь дараад 1 2 3 4 5. За, нөгөө тийш. 1 2 3 4 5. За, доош нь ингээд хоёр тийш нь жоохон хөдөлгөөд 1 2 3 4 5. За, одоо эрүүнээсээ ярьж байгаа тийш нь 1 2 3 4 5. За, одоо сайхан бие сулж агаад биеийнхээ хоёр талыг халаая. За, ингээд чадхаараа нэг гараа тавьж агаад нөгөө гараа зөөлөн ингээд сонгоно. 1 2 3 4 5. Одоо харин ээжүүд маань өглөөг бясалгалаар үргэлжлүүлж байна. Бясалгал бол хүний бие сэтгэл амьсгалыг нэг хэмнэлд оруулж дотоод тайвширлаа мэдрэх арга юм. Ялангуяа нялх хүүхдүүдтэй ээжүүдийн хувьд өдөр тутмын ачаалал, нойргүйдэл, сэтгэл зүй ядаргаа хуримтлагдах нь элбэг байдаг. Харин бясалгал хийх үед хүний бие аажмаар тайвширч, зүрхний цохилт тогтворжин, стрессийн түвшин буурдаг ажээ. Мөн анхаарал төвлөрөл, сэтгэл санааны тогтвортой байдалж эерэг нөлөө үзүүлдэг байна. Ээжүүд маань ийхүү хэсэгхэн хугацаанд ч болов бүх зүйлээс төрөх олдож, зөвхөн өөртөө төвлөрөн бие сэтгэлээ амрааж байна. Mom Plus Reality Show. Одоо харин ээжүүд маань хүүхдүүдийн амарч байх хооронд бяцхан хөгжөөн тоглоом тоглох гэж байна. Нэвтрүүлгийн багаас өгөх асуултанд зөв эсвэл буруу хариулснаас шалтгаалж шүл хийх орцуудаас сонгох амттай шүл хөгжөөн тоглоом ийхүү эхэллээ. Хэн нь ямар шүл хийх болов? Хамтдаа үзцгээе. 3 нас. 3 биш юм уу? Одоо тэгээ би хариул. За яж ямар ч тач би эргүүлж ирсэн чи банжаажагийн нас байсан юм. 4 нас гэж байна. Тэжээ 5. 4 нас гэж байсан. 5 нас. Тэ? 5. 5 нас. 5 юм уу? 5 юм уу? 3 гэж яриад байгааг байлоо. За би саяны тэмцээнд орохдоо болохоор яасан яг тооцоолсон байсан. Нэг хэд алдвал би кофе авах уу, хэд алдвал харибо авах уу гэдэг тооцож үзсний үндсэн дээр би албаар алдсан. Хөөх, дүлгөө маань бүр асуултандаа албаар алдаж байгаад орцуудаа сонгосон гэж байна шүү. Ган барих таглав. Буруу.
Төгс харин хариултандаа жаахан итгэлгүй ах чинь. За ер нь бол асуултууд ер нь амархан байсан бах уу? Би ч одоо нөх хүүгээ гаргаад орон гарan болцсон байсан. Давхар жирэмсэн болоо жоохон гарan болцсон байж байгаа. Тэгээд тэр бол миний тархинд л жоохон асуудал байгаа ах. Овог нэр эргээстэр. Байдаг. За энэ яах вэ? Баяр жаргал маань энэ асуултанд маш зөв хариуллаа. Зөөж гараа. Томоос ахуй татран Тэр чи нэрийг өстө мэдгүй байсан. гэж үгүй юу? Дүлгөө маань энэ удаад ч албаар алдаж байгаа юм болов уу? Зааж энэ махта юу байлж идэх вэ? 3 вакцин хийгээд идэг шүү дээ. 100 баруун тэгээд амруу биш үү? Биш юм уу те? Улаанбархан тий халдварцаа. Төгс харин энэ удаа нэлээд нухацтай бодож байгаад амжилттай хариуллаа. Сахуудад юу л юм? Сагийн биш үү? Сая хэлсэн үү? Улаанбархан уу? Гүг зөөж гараа зүгээр яас. Нэг нас 2 сар. Ямар ч тач тавтан нэг юм хэд. Нэгдүгээр тун юм уу? Нэгдүгээр тун юм байна. Нэг настай вакцин хийдэг үү? Тийш үү. Сая маань хог нь хийлгсэн шүү дээ. Тэрийг мартчихгүй юу? Вакцины талаарх асуултууд жээжүүдийн маань нэлээд сорж байна да. Би гахаавтар гэх гээд байгаа ямар тийм. Тэгээ түүнээс бол би бол мэднэ бүгдийг. Тэр ягаан зэгтрээ арай сайн мэддэг байна манайхаа. Тий. Айгу тийм вакцины хийлгээд тэгээд яг үндэ тэр үедээ нэрийн тогтоогоо тэгээд цаашдаа мартчихдээ юм байна. Тэгээд энэ тал дээр ерөөхдөө бас ажилламаар юм байна. Би чинь ойтой нугасаа юу гэрээгээр яваад гисэн байхгүй. Тэгэхээр ээж хийлгсэн маш тараад байгаа байхгүй юу? Тэгээ санахгүй байгаа юм биш үү? Тэр чи би одоо таах юм байна тий. Салхин цэцэг үү? Төгс маань охиныхоо вакциныг хийлгэх гээд өөрөө байгаагүй болохоор таахаар шийдлээ. Хоёр настай шүү дээ. Биш юм уу? 5 сая дөө. Гэнэ 5 сая бүгдийг хийхгүй үсттэй яриа. Банжаач одоо 4 настай. Вакцин хийлгэсэн юм болов. За цэт юм болов. 13. Яа, за би ч бүр заваарч яах гэж махаава. Үеэл биш үү? Зүгээр үеэл. Энд чи харин толгой эргүүлсэн асуулт байх чинь. Үзэгч таач бас нэг хариулаад үзээрэй. Хүргэнийхээ өгдгийг хэн гэж дуудах юм бэ? Зээ. Юу гэж дууддаг? Зээ. Одоо танай ээж чинь Ээжүүд маань шүл хийх амттай орцуудаа сонгосоор. Ямар тэнэг ёо. Хүргэн би ингэж одоод тахгүй хүргэн гэсэн чи манай нүг тулгаагийн ах. За нэг тиймэрхүү л тийшээ юм ботцсон бич. Дал. бай дэшгэлээ. Хэл. Хэрэглээ. Юу ямар амарсан бэ? Хагас гэж сая тооллоо хараадах. А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З. Дүлгөөн бүр шууд л хурууга гаргаад тоолж эхэллээ шүү. Хагас. Яга энд явчихсан тавьчих. Оо. Хөө. Үгүй штэ охин.
Тэгшээр хэр чин зэрэг юу үсттэй. За ямартайч эхлээ төрөөд ботго тэгээд за байж гараа ботгоны дараа чинь шипи байна уу? Хотоо бүр шифи байна уу гинөө? Батга. 2 нас. Тарам. Нэг нь асуугаад нөгөөх нь бүр хилээд өгчлөө штэ. Юу миний хот зааваа. Маха ер нь шалт юм яа. Үлгөөний хэр айгуу. Амттай шүл хөгжин тоглоом инхүү өндөрлж, ээжүүд маань өөрсдийн мэдлэгээ сорж, мэдрэмжээрээ сонгосон шүлний орцууд бэлэн боллоо. Одоо шөлөө хийгээд амтлахал үлдлээ дээ. Энэ Бразил маягийн хоол болно одоо. Бразил кофегоор хийсэн. Хариботой. Шүл. Нэг одоо юу вэ? Таних арай зарагдчихна. На чокобай чинь амар харагдсан. Mom Plus reality show. Дээр тавиад халсан байна. За мэдээж эн чинь тийм ээ ингээ маха хийн те мах чинь айгуу удаан болдог. Тагаа. За төмөс ч гэсэн сүрх удд юм аа. Амтич. За энэ брокколи маань харин хэр юу болцсон ямар аа. За брокколи жоон байх юм байна. За ер нь хийчихөө шүү. Ингээд. Гэтэ юу яалаа. Амьдралтаа би хизээч нэм кофегоор шүл хийн гэж бодож төсөөлж яваагүй. Тэгээ цаашдаа бол бас тий ингээ нөгөө давс маус байхгүй бол ингээ бас хийж болох юм байна. Дөлгөөн Бразил маягийн кофетэй шүл хийн л гин. Анх удаа л ийм шүлний нэр сонсч байна шүү. Шүл маань бол үнэхээр гоё. Тий шүлтэй шиг харагдаж байна. Одоо энэ амтлах юмнууд маань амар юмнууд байгаа тань та. Гэтэ бас гоё амттай болж магадгүй хөө. Анх удаа кофегоор шүл хийж байна. За одоо юу яалаа? Хамгийн чухал одоо амтлагааныхаа кофег хийх чинь Бразилаас авчирсан. Айгуу тийм сайн кофе байна. За хийлээ. Айгуу гоё үнэртэй шүл болж байна. Кофенд дуртай хүмүүс маань ингэж хийвэл бас зүгээр байж магадгүй юм шүү. За луугийн жимсээ илээ. За одоо харибого ичээ. Харибо. За одоо ингэж буцалгаад миний амттай шүл бэлэн болно. Энд гэдэг өнгө төрх нь бол үнэхээр үзэгсэнтэй харагдаж байна. Яг гоётой хар шүл шиг харагдаж байна. За боллоо. Баяр жаргал маань харин тавг дүүрэн амтстангаар шүл хийх нь дээ. Одоо энэгээр цөв хийж үзүүлэх хэрэгтэй бид. Бас тарстай жихэртэй. Шоколад, чокопи тэгээд бас тарстай чихэр байна. Тэгээд чипс байна. Тэгээд дээрэс нь бичэн байна. Тэгээ энэ надад цонгохон гурлан байна шээ. Яа. Зарим нь өстө мэдхгүй байжгаад тэгээд юу яалаа. Дандаа шоколадын чихэрлэг төрлийн юм авлаад. Хөөс баг зэрэг хийчих дөө. Энэ одоо хоёр юм болж байгаа шээ. Яна одоо. За өнөөдрийн миний эрүүл мэндийн шүлд тэгээд юм хайлтдаг бичээ байгаа. Харин төгс маань хайлдаг бичэн өндөг далайн байцаатай эрүүл мэндийн шүл хийхэр болжээ. Эрэгтэй хайлтдаг бичээ. Янз штэ гэж одоо зутан болдог байхгүй. За тэгээд ногоон сонгоно нь шүү дээ. За ингээд ногоон сонгоно.
Вэжи. Яа. За тэгээд алимнууд. За тэгээ нэг ганц амт оруулах юм нь одоо энэ юм да. Энэ гэхдээ барах нь үгүй юу ямар ч үсэн. Далайн байцаа. Вихтэй яг юмнууд сонгохдоо ингэж утсан байхгүй юу? Яг яавал нэг юм хурц амт орж ирэхгүй байх вэ гэж бодож нөгөө юмнуудаа сонгосон юм. За тэгээ өндгөө гой хаглаад хийчихье энэ дотор. Янзын штэ тэгээд энэ ч бас. За тэгээ би болохоор өндгийг ингээд тараахгүй шүлэнд хийгээд болгох дуртай. Тэгээд одоо ингээд яа ста янзын. Тэгээ эндээс ингэж битүү далайн замаг тэ байцаа өнөртэй янзын баг. За тэгээд одоо энд өндөг болчвол тэгээд одоо шүлмэн болсон гэсэн. Ер нь бол болцсон байна да баг. За тэгээ одоо ингээд буцах тус харна ингээд хамтдаа амталж үзье. Баярлалаа. Mom Plus reality show. За энэ миний хоол юм аа тий? Чиний бүр янз юм бэ шүү тий. дээ. Бүр яг гоё тий. Тий кофенд баг Тий байхгүй. кофе сахар дуусчихжээ. Таних бүр ирүүл харагдчихна тий. миний юу шиг. Янцын гоё сэрчиг харагдчихна. Harry Potter гардаг нөгөө нэг Энэ нэгдүгээр хоол, энэ хоёрдугаар хоол, энэ десерчиг. Харин тийм юм шүү. амар янзын өнгөрч. Үн гэхдээ солонгос шүү шүү. Миний бүр янз юм байна уу? Тийм биш тий. Нэг солонгос энэ төр гээд Тэгээ нэг юм солонгос имжлэг шүү шүү. Амсах. таних шиг баг. Үнээс та гоё нүртэй дэн чи. Гоё нөө. Шүү энэ бүр яг десерт. Юу эйгүү гэж маач ядаж үнэртэй. Оо чоко ба ийм гайхах шиг. Тэгээд давтаж явсан. За надаас эхлэе заяа. За дүлгөөнийх гайгүй. Кофетэй. Кофе л байна. Тэрнээс бол ер нь Harry байхгүй болсон шүү дээ. харин тэр үсээ ингээд Хальч тийм үү тий. тэгэхээр жаахан нэг чихэрлэг юм бол нэмэгдсэн л. За яг хаа бас. Ядсан үед бас ингэж болдог юм. Би амсч болох. Дайжгүй бас. Харин энэ нэг тийм байж болохоор санагдаад байгаа байхгүй. Гоё. Их гоё. Ятрааны шүлгийг Байцааны шүү шиг Тийм бас амтсан. нэрээ- Яа байцаа халаас үнэ. Давсан сул байцааны шүү. Тийм нэг давсан сул байцааны шүү шиг амтдаг чинь. Ямар сони. Кофе байхгүй гоо. Кофе байхгүй. Аюу дайжгүй амттай бас болдгийм байна тийм ээ. Тэгээ Харибогоор бас шүлээвэл бас их гоё болдгийм байх шүү. Тийм байгаа. За авсгүй. За одоо би авсан юм. Тэ шүлшгэл. Гэтэ копинийг амтдаж чинь тийм энэ надад бүр өрөөс амтдаж чинь. тэ зүгээр. Би ямар ч амтгүй шүү гэсэн. Бас ямар ч амтгүй шүү л шүү. Энэ жигэний тий. Энэ нь шүү дээ амар ирүү шүлээ. Бүр янз. Харагдаж байна уу? Шүлний реклам шиг тийм. Тэртээ ингэ хийгээд идчихмээр юм. Энэ бол Тэгээ хасан. тэгээ ер нь бол Бүгдийн хайдан бичээний хийгээл те. тэгээ бичээнийг хийгээл тэгээ хөрөгчөнд нөгөө нэг үлдсэн юу вэ бүгдийг хэлээ. Наач аюу дээрээс гоё. өндөгтэй Аг нойл шүл юм аа яг. Анаа шүлээ. Наач бол идэж болно бас. Тий. Төрсний дараа бараг тамирт идэх шүү. Харин тэгээд өндгийг идэхэр жоохон цалаад. нас ончмаар л юм байна. За одоо таних шүү дээ. Шүл бол оо янз. Ингээд нэг хурц амттай байснаас амтгүй байсан дээр гэж сонгосон чинь яг л амтгүй шүү гэжлээ. Тэгэхээр би ер нь бол зоригтой хүрсэл гэсэн үг. За одоо минийхийг амстай. Минийх ч янзын та. За энэ л их сонирхолтой. Чоко паяг гэж авсан гэж төсөөлж явсангүй. Оо янзтай. Чамд бол янз юм байна. Чоко паяны тонтонд. Зүгээр авснаа. Янз юм байна. За та хоёр амс. Тоцсон гэсэн юу ч байхгүй байдаг юм тий. Оролцогч Баяр Жаргалын шүл хамгийн амттай шүлөөр шалгарч хүү да. Алуун зармил юм байна. Аим гоё. Тэгээд бараг нэг муухан юм нөгөө
махтай шүлнөөс одоо энэс бол энэн дээр байгаа. Янзын байгаадтэй. Халуун шоколад ч юм тий. Тэгээ халуун шоколад байгаадтэй. Ямар сони. Та дотор нь чипс хийсэн мэт. Чипсээс. Чипс бол тэгээд бас уусаал кофе шүү. Шоколад. Тэгээд тэр нэг амтлагч нь давс биш эсэн сахар тий. тэгэхээр чинь тэгээд Тэр чинь яг болчихж байгаа байхгүй юу? давс исэн бол айгүй муу болох юм. Тий. Тэгээд дарстаа жихэртэй. Шоколадтай. Тий. Шоколадтай. Хоёрын яг хоол, минийх болохоор нэг одоо юу. Энэ бол яг нэг ядарсан. Хаалгаанд орсны дараа ч юм уу. Тий нөгөө нэг юм. Наач яг сая Одоодны хаалганы дараа. Ингээд нэг саяар зориулж шүү дээ эзэмшээ чинь. Аа тий нэг юм. сайн нөөж өгчгүй тий. Эзэн өгчөөд цэмчих гэсэн. Тий миний хүүгийн дуртай айлтг бичээ. Бүгд ингээ хатаагдсан. Одоо нэг хамтран оролцох дүлгөөндөө зориулаад ийм гоё хоол хийлээ. Одоо тэгээд миний хоолыг манай дүлгээ идэх баха. За би хоолндоо штэ ядаргаа тайлах Бразил Harry Potter шүл гэж нэр өгсөн байгаа. Минийх бол одоо нэг юм төгсийн гарын солонгос тамирт. Яг тийм. Ээжүүд маань өөрсдөө хийсэн шүлэндөө их содон нэр өглөө шүү. Алхам нэр өглөө. Наа чи бол нэг аягүй зөвүүн байгаа хгүй. Тэнчмэс гурилтай ш нэрэд ороо. Тийм үү. Гурлаас нь авч ирлээ гэж хэлсэн байх юм байна да. Урил нь бүр гоё. Даатлын гутахаар зэрэг нэр юмнууд нь гарч ирж ш. Тийм байна. Ороос нь шууд гурл харагдаад эхэлж байна. Уг надад шоколадтай цовь хийчихсэн байхгүй. Тэгэхээр яаж ч нөө шүүл хий гэсэн болохоор одоо тэгээд Тэгсэн болов уу. Спейж болох байх. тий. Халуун нугадаа дахиад шоколадтай тэр аяг гагдал. Тэгэхээр ч одоо ингэ юу гэж нэрлэдэг даа. Цовинтэй десерт юм уу хаш. Цойн десерт гэ. Цовин десерт л болчихлоо л да тий. Харин тэглээ. Тийм Harry Potter айгуу тийм нөгөө хуримтгай шүү дээ тий. Дотор нь ингээл арх хийгээл хөлдөөдөг. Шүлэнд ийм гоё амт оруулдаг. Их гоё туршилт хийсэн өдөр байлаа. Тийм таалагдлаа. Mom Plus reality show. 7 хоногийн турш хамтдаа инээж, догдулж, ээж хүний жаргал зовлонгоо хуваалцсан 3 ээжийн маань дурсамжит аяллаа төгсгөл ийхүү ойртож байна. За одоо ингэ хэдүүлээ буцлаа та тий. Буцлаа та. 7 хоног ямар хурдан явж. Ямар урд би тийм нэрэлтэй. Яг нөгөө жоохон бахад нөгөө хүүхдийн цусланд нэг 7 хоног хамт байж байгаад ингэ салт гэхээр нэг юм эвгүй байдэн шүү дээ. Яг тийм мэдэрч тэрэх юм. Тасцсан бүр. Харин тий 7 хоног хурдан өнгөрсөн юм шиг өрчлөөтэй бас амар хэмээж амтсан юм байна л та. Амар хэмсэн тий. Харин Энд ирэхээс өмнө ийм олон зүйлсийг хийнэ гэж юусоо бодоагүй байсан шүү дээ. ер нь совлил гэж хэлээл би нэг юм совлил гэсэн юмтай. Тэгэл ингээл яж байгаа болоо гэсэн чи амар гоё гоё ярилцлага боллоо тий. Айгу хөвгчлөлтэй, дурсамжтай аюул явдал дүүрэн. Гой дурсамжтай байлаа гоолнд. Тэгээ одоо надад болохоор за одоо хот руу явна гэхээс ёо гэж санагдаад байгаа юм. Хот одоо гэр нэг чимээг уу. Харин тийм тий. Ингэж байж байгаа нэг юм чимээгүй газар орохоор тэгээд яг тийм юм шигсэн. Чимээгүй газар очил унтаж. Тий. Би бол одоо хараад орон дээр одоо яаж унтнаа л гэж бодож байна. Ядхан нөгөө манай охин нөхөр гээд дөрүлээ ингээ унтдаг гэсэн ш. Сая бол 7 хоногт том орон дээр хоёулаа жаргаж авсан. Би чинь жирэмсэн. Бяцхан үрсийнхээ хамт мартагдашгүй мөчүүдийг бүтээсэн 3 сайхан ээж маань ачаа бараага бэлтгэхийн өмнө цуглан сууж энд өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа эргэн ярилцаж байна. Магадгүй энэ аяллаа хамгийн сайхан зүйл нь тэдний авч буцаж буй дурсамж. Бас эндээс эхэлсэн нөхөрлөл баг. Гэл яг амар хол тавьсан ч гэсэн ингээд нөгөө хөлөөрөө надад хүрэх гээд тэгэл би нэг инчээ хүү инчээ тэг ийм зайтай. Тийм яг л идэх тийм. Ер нь нэг тиймэрхүү. Орныхаа голд бол унтаагүй мэн. Ураадсан шалдан унтдаг. 430-гүй. Бид даах юм болоо гэж 70-30. Тэгэхээр л тэрэ айт. Зураг тест нэр сайтай юм бэл. Ихээрс юу ч бас унтаал гэдэг. Тийм бол харин өстой гоё ихгүй юу. Одоо сайн агаарт гаргаад ивэл тийм Агаарт сая манай хүү бас өстой амар самтлаа. Өчтөр шүнэхэд дунд нь нээс ирсэн. Тэгэхээр одоо буцаа гэртээ ярахаар одоо шүн бол чангалах байх л гэж одоо тийм. Гуруулаа нэг групп чат нэг өгсөн. Сайхан танилцлаа шүү дээ тий. Авир юу тэгэр тасчих. Харин тэгэр. За юу хийж байна манайхаа гэж өдрийн хааландаа юу идэв гэж. Хоолоо бас амар санахаа тий. Нэрүү хэлсэн тий. Яамс тий. Эхлээл яна яаж барнаа гэснээр сүлдө бардаг болол
Яг гоё шингэдэг болоо таарал явлаа шүү дээ. Эхэндээ бол нөгөө нэг хөдлөхгүй болохоор ч энэ хоол бараг шингэхгүй. Тийм. Сүүлдээ бүр шингээ сайхан болоо. Тэр өглөөний тэр каш маш өглөө каш чамж идэв. Харин тийм шар нөө бодаатай сайн мэ тийм. Орчлоо шүү зэлэг гэж. Харин тэгсэн. Гоётой маань, үйлчлэгээ гоётой маань. Харин тийм агаар янзын бас дахиж ирнэ. Харин Төрчөө бариагаа хэлгээрээ, туслаа хэлгээрээ гэл. За завсруу дуудаал үлдээ. Харин тийм. хавардаг бас ер нь нэг ирээд байл тэжгүй тий. Тэгээ нөө ядаргааны үеэр гэрэл Та нар салхин гарахтаа шууд энэ чинь ирэл. тийм байна. Арай хэлгчээл тэгэл Хоол болоо хавчаад идэл. явж байгаа юм. Тийм байна. Тэстөө гоё. Тэгж байгаа танад нэг очих юм. Тэгээрээ. Харин тийм. Таад манайхаар очоороо заяа. Харин тийм. Охиндоо бас манай хүү гойхоо хараад байл. Гэ таныг сайхан амраад. Тийм. Гэ таныг сайхан амраад бие тэнхрүүлчихэд очихгүй. Таны гоё яг гарын боорцгийг хэлийдмээр энэ. Борц гэж өгнө шүү дээ. Борц. Борц гэж өгнө, борцтой гуралтаа хийж өгнө та хэдэл. Ер нь тиймэрхүү юмар дайд шүү дээ. Одоо ресторан нарийн ширээ хоол мол байхгүй шүү. Хийж өгч чадахгүй шүү. Амжихгүй шүү. Тэр очиж байгаа юм чи чинь яг тийм гэрийн Тийм тийм борцтой хаалдаг айгу удаж шүү. Борц хийж өгнө. Борц хийж өгж болж байна. Борцтой хоол хийж өгнө. Тэгээд Өхрийн үүсээ задлахаараа үүснийхээ махнаас чанж өгнө. Тийм яамс тийм би ч гэсэн махан дуртай ч л Өдөөнийхэн чинь тийм л хоол хийж байна. одоо манай хүүхдүүд санах хохта нэг нэгаа тий. харин тийм миний үчим бас энэ чинь нэлээд нийгэмшиж байгаа туцлаа. Тий амар хөөрхөндөө тасаад нэг ээлээ. Харахаар л хөрхөн. Тий баярлаад тий. За одоо хурдан дүүгийг гаргаж өгье. Харин тийм тий. Сайн агаа болохоор илүү штэ Чи чи амар. хөрхөө. Тэр балтар нэг хөлд орчих юм байна бараг. Тий. Ямар ч үсэн сайн мөлхөөд Сугарч авшиг л нөхөр явж байгаа юм. Ханди яг суурж авшиг гэж Тийм яах байл. Хаапсан зүгээр. Манай хүүхдээ ихлэн амир санах ба. Аа харин тийм Ихлэн харахаар л бацаж ахлаа тий. тэр нөгөө өөртөө яг нэг юм ойролцоо харагдаад байгаа Тийм шүү. баг, Маа тий. тий адилхан өргүүлцэн. Тий инээдтэй харагдлаа тий. Тэгсэн бас энийг сар яах юм болохоор ах санаатай Аа, тий. бас харин тий, ингэж ингээд ингэж байгаа ба. ийгээд байгаа байхгүй тий. Тэгээд зэгзээдээ тавьчихлаа хөөрхөн хооронд тоглоод байна. Харин тий. Болцоод тий. Харин тэ бас нэг сугараад үнсүүлээд байгаа юм аа. Өөрхөн бас нэг Ураад амар их зантаа бас өөргөө яг Наашаа тий. шиг тий. Ингээд тэрчингүүтээ өмсөд байгаа байхгүй. Өөргөө яг гэж. Сугараа арай яг өөрхөн хүүхд хэрэглүүлээд лээ. Бүр тэрч байх гэдэг. дөрвөн ахтай нь бас мэдэгдээд байгаа юм аа. Наад нартаа өөрөө тэгж тэрвүүлж өмсүүлдэг болохоор одоо өмсгээд идэм байгаа задвал. За одоо хэдүүлээ бас та хоёр юма баглж амжсан. Тэр боглида тэгээ яана би бүр тэр хавьж байгаа дэлблээ. Өө манай өрөөч гэсэн аим болцсон. Хамгийн юм. Тэр чинь айгүй гайгүй ихэлсэн юм аа одоо мэдгүй битвэ. Одоо яаж буцааж багтаана тий. Харин айгүй их гоё Тий бэлгэнэт тий ингээд ирсэн байсан одоо бүгдийг ингээд одоо манай бэлгэнүүдийг бол одоо телевизийнхаа хариуцнаа. Харин тий. Телевизийнхэн зөөж өг. бом бэлгтэй буцаж Харин байгаа. би миний би битгэхгүй. Тий. Бом бэлгтэй буцаж байгаа. За Тэгээд багтаагаад аваад явах. Аваад явахыг би чи аргалаад аваа. Аргалаа аваа шүү дээ тий. хайрцагнуудаас нь гаргаад ингэж Бүгднийг л уутлал хийгээл. харин тий яг тэгжэл тарах гэдэг. Тэгээд том хайрцаг дотор ч ер нь ихэнх нь орчих юм шүү. Харин тий тий. Тэр том хайрцаг янзлаад нь ингэж барил. Тэгээ. За яа да тий. За ямар бэлтээ да хэдүүлээ. Mom Plus reality show. Долоо хоногийн турш найз нөхөд болоод дассан орчноосоо явах амаргүй байгаа бололтой. Ээжүүд маань баг зэрэг хорогдонгүйхэн ачаа бараагаа бэлтгэхээр явж байна. За хоёлаа. Одоо нэвтрүүлэг дууссан. Харъя да. Зурж яваа. Тэхөө. Одоо харж ажиллаа одоо дэ хоёлаа. Миний өчиг маргаашаас эхлээд хотон дотроо хонио төллүүлнэ, тийм ээ? Тэг юм уу зурж яваа. Ураг тоглолтойгоо тоглоно. Одоо хоёлаа харж ажиллаа одоо дэ. 7 хоног сайхан амарлаа. Гоё хамт олон дотор ирж амарлаа. Тий. Баярлалаа. Агаа нэнэртээ баярлалаа. За ингээд бид 6 явах цаг боллоо. Үнэхээр сайхан амарлаа, сувлууллаа, дурсамжийг бол өстө бүтээгээд өглөө. Одоо тэгээд яах вэ тийм ээ? Эхэлсэн юм дуустдаг жамтай гэдэг шиг одоо харихаас жоохон дурамчхан харж байна.
нэг цуслангаас буцаж байгаа юм шиг л байна шүү дээ. Найрамд л 7 онцод харж байгаа юм шиг л. Хармааргүй санагдаад байна шүү дээ. Одоо яд юм байгаа. Хотод очивол төгжрэл эхлэх бах та. Тийм ээ. Та гоё суулал байна. Гэхдээ энэ бол стоо сайхан дараа дахиж ирнэ би. Гэр их нэрээ. За одоо бид 6 амлалтаас явах гэж юм. Тэгээд 7 хоног үнэхээр гоё байлаа гэдэг гэсэн. Халуун мэд хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээрээ. Тийм ээ миний хаа. Хайтай гэж. Манай хүмүүс микрофон ихтэй. Манай судлалыг зорин ирж үйлчлүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт эрүүлийн их сайхан бүх зүйлийг хүсье. Тэгээд та бүхэндээ зориулаад манай сувлын багцаас гаргадаг нөгөө жингийн багц байгаа. За энэ маань болохоор та бүхэнд эмчилгээнд чинь хэрэглэгдсэн Монгол төвн болон бусад араа жингүүд байгаа. Тэгээ хэдүүлээ энийг ахуудаа хэрэглэж болдог байхгүй юу? Зааврыг нь би тусгайлан дотор нь бичсэн байгаа. Тэгээ та бүхэндээ бүгдээрэнд нь эрүүл энхийг хүсье. Ирсэнд баярлалаа. Тий, энэ ингээд яг ахуудаа пэйж дээрээ хэрэглэж байна. За нэмээд дээрээс нь та бүхэндээ зориулсан манай membership карт байгаа. Хүссэн үедээ манай төнгөлтөө үйлчлүүлээрэй. За маш баярлалаа. Хөргөн бяцхан эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Ань замдаа сайн. Тэгээрээ та нөө жирэмсэн байгаа болохоор зарим эмчилгээнүүд нь яалтчгүй тохирохгүй байна тий. Тэгэхээр төрсний дараа хасгаа сувилгаа манад байгаа учраас хэдүүлээ айгүй гоё сувиллыг танд тохирсон эмчилгээг бид нэр ингээ схемлээ бичиж өгчдөг. Хөтөлбөр гаргаад. Маш их баярлалаа. Сайн ба түрээрээ баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Баяртай сайн орой. Баярлалаа. Баяртай. Баярлалаа. Сайн түрээрээ. Сувилийн хамт олон маань оролцогч ээжүүд болон бяцхан хүүхдүүдийг ийхүү үтэж өглөө. Энэ хэдхөөр халуун дулаан мөчүүдээр дүүрэн энэ цаг хугацаа тэдний сэтгэлд удаан хадгалагдах нь гарцаагүй. Ийхүү ээжүүд маань дурсамжаар дүүрэн аяллаа өндөрлж гэрийн зүг буцаж байна. Гэвч Manplus reality шоуны маань сэтгэл догтлон мөчүүд хараахан дуусаагүй. Хотод очихт нь тэднийг хайр, догтлол, нулимс инээдэр дүүргэх нэгэн гайхалтай гинтийн бэлэг хүлээж байгаа. Би төгсөн ээж Сарвал байна. Би охиныгоо 27 настай байхдаа гаргаж ирсэн. Одоо ихний ээжтэй адилхан шүү дээ. Миний жижиг охин л харагддаг. Тэгээд манай охин надад баярлалаа гэж хэлдэг. Manplus reality шоуны хаалтын дугаараар мартагдашгүй мөчүүдийг хамтдаа үздэцгээе. Дараагийн дугаараар уулзъя үзэгчдээ. Manplus reality шоу.
Mom Plus reality show.